song. Yeah. Ямар нэр хөө? Чанартай хэрэг байхгүй эргэж олоход ирэх байлгүй. Анхны сайхан мэдрэмжүүд иргэн ирэх байлгүй. Асаргалтай байхын ганцаар чамтай байхдаа амар миний гэрэл хийгээл байхдаа бидний урлаас та бүтгөө цөлцөндөө байна. Ураас ухаж чин хараа сэтгэлүүдөө байна. Сүртүүд гоё ухаангүй явсан бүх зүйлтэй. Бүх зүйлтэй. Таны цааш нэг хөө. За гоё дуу болох шинжтэй. Зааш. За сайн уу, энэ өдрийн минь төргий. Өнөөдөр манай охины төрс өдөр битэрийн аав болсон баяр дуул явдал болж байна. За тэгээ чамдаа аав болсон баярын минь төргий. За баярлалаа. Чамч гэсэн ээж болсон баярын минь төргий. Баярлалаа. За өнөөдөр ингээд охиндоо ингээд 13 насныхаа төрс өдөртөнд зориулаад битэр гоё бичлэгүүдээ угсаа хадгалж авна. Гэхдээ ганц хоёр үг хэлээд гоё хадгалаад охин маань том болоод үзэл гоё явах гэж бодож байна. Ярилцъя. Ярилцъя. За анх аав болсон сэтгэл чинь ямар байсан бэ? 13 жилийн өмнө аав болсон сэтгэлдээ зүгээр тайлбарлах амар хэцүү юм байна. Энэ бол бас жоохон байсан. Ямарсаа үйлсэн. Тэг ингээд аав болж байгаа гэж бодохоор охинтой боллоо гэдэг мэдгийг сонсоод ерөөсө бүх контрол алдсан. Маш их баярснаас болоод. Тэгээ ороод охиноо харах анх удаарсан тэр мэдрэмж бол бас. За тэгж болох хаа. Тэгээс хурдан яриш. Тамны аав болсон мэдрэмж бол байна. Хурдлаа юм. Тийм ээ. Багтаамж төрөд тах чинь. Чи ярьж байна. За. Миний хувьд бол ээж болсон мэдрэмж бол миний амьдралыг яг нөгөө тийш нь эргүүлсэн юм шиг өөрчлөгдсөн. Би ээж болоод миний бүр ингээд оюун санаа, сэтгэл зүрх бүгдээрээ өөрчлөгдсөн. Яг шинэ юм ертөнц гарч ирээд намайг сургасан. Тэгээ ээж болсон цагаас хойш өөртөө орсон өөрчлөлтүүдээ би ажиглал угаасаа явж байсан. Тэгээ зарим зүйл дээр угаасаа ингээд өөрөө өөрчлөлтөө гэж хичээгээгүй хаа цаанаасаа өөрчлөгдөд идэм билээ. Ээж болохоор. Тэгээ охиноо ингээд битэрийг сонгоод ирсэнд бүр маш их баярлаа гэж хэлмээр байна. Тэгээ маш их зүйлийг сургаж байна. Би хүүхдээ сургах биш юм шиг надад санагдаж байгаа. Миний охин гарч ирсэн цагаас хойш би маш их зүйл сурсан. Одоо ч гэсэн сурж байгаа. Тэгээ охиндоо бүр маш их баярлаа гэж хэлмээр байна. Хүн угаасаа гэр бүлээ сонгож ирдэг гэсэн. Тэгээд би тэрийг сонгож ирсэнд бүр охиндоо бүр туйлын их баярлаа гэж хэлмээр байна. Дээрээс нь яг төрсэн цагаас хойш дандаа хамт байсан битэр. Яг амьдралын шаардлагаар битэр 3 жил тустай байсан охиноосоо. Тэгээд тэр хугацаанаас өмнө бол дандаа охинтойгоо хамт байдаг байсан. Охиноо би өөрөө өсгөе гэж боддог. Өөрөө төрүүлсэн юм чинь өөрөө өсгөөд өөрийнхөө яг үзэл бодол, өөрийнхөө төлөвчлөөр хүмүүжүүлэе гэж боддог юм. Тэгээд төрсэн цагаас хойш надтай бүр үнэхээр хантай байдаг. Бүр намайг зовсон, жаргасан, тэг уйлж байгаа, баяртайгаа миний ядж хахад бүх мэдрэмжийг ойлгодог нэг хүн л байна. Тэг охиндоо бүр ингээд амьдралын маань ингээд гэрэлтүүлээд ингээд даз жаргал бэлгэлж байгаад нь дахин баярлалаа гэж хэлээ. Тэг охиндоо бол хязгааргүй хайртай. Би урд нь ингээд ээжтэй амар хайртай гэж боддог байсан байхгүй юу? Яг миний ганц хайртай хүн бол ээж гэж боддог байсан чинь нэг мэдсэн чи би ээжээс хөндөрсөн байсан байхгүй юу? Тэгээд яагаад ингэж хизэнээс энэ ихэлсэн бол охиноо төрүүлснээс хойш энэ ихэлсэн байлээ. Миний хувьд яг хамгийн татны юм маань ээжийн дараа миний охин орсон. Тэгээд тийм шүү дээ. Баярын нөлөөс оролтой. Яа бүр сэтгэл хөдлөд хуйлчлаа. Гэтэ энэ бол баярын нөлөөс амьдралт маань ингээд бүр утга учир нэмээд намайг ийм сайхан замлаар явуулж байгаа хувь таландаас баярлаа гэж хэлмээр байна. Охиныг бол магтаад угаасаа башгүй. Манай охин миний хар маш энэрэнгүй сайхан сэтгэлтэй, маш тусч. Тэгээ юмыг маш сэтгэлээсээ чин сэтгэл гаргаж хийж, чин сэтгэлээсээ хүмүүстэй харьцдаг. Маш сайхан сэтгэлтэй охин болж өсөж байгаа. Энд нь бүр маш их баяртай байгаа. Охиндоо цаашдынхаа амьдралд ингээд маш том амжилт хүсмээр байна. Миний охин өөрийнхөө юу сансан, тэгээ 9 цагаан хүслээ биелүүлээд амьдрал нь маш гоё дардан байгаасаа гэж ээж нь бүр энэ насаараа хүсэх болно. Тэгээ энэ бол миний угаасаа амьдралын утга учир юм байна гэж би одооноос ойлгож эхэлж байгаа. Хүүхдээ өсгөж, тэгээ хүүхдээ хүмүүжүүлээд энэ хүний төлөө хийж болох, тэгээ өөрийнхөө хэмжээнд хийж болох бүх зүйлээ дайчлах нь миний амьдралын утга учир юм байна гэж бодсон болохоор ээж нь ингээд охиныг ингээд бүх цаг үед нь ард нь дэмжиж байж байна. Тэгээ миний охин амжилттай жүжигчин болоод хүмүүст маш гоё зөв үлгэр дуурайл нөлөөлөл үзүүлээд хорвол хийгээ хайрлаад амьдраарай гэж охиндоо ерөөмөр нь. За охин ээж нь бүр маш их хайртай. Тийм ер нь бол кино зохиолч жүжигчин ер нь тэр салбарын
охин болно гэсэн. Тэгээд тэр хүсэл мөрөөдлийн битээр бол маш сайн дэмжин. Охиныг байнгын дэмжээстэй. Тэгэхээр миний охин юунаас ч битээ. Тэ ард нь аавч хэрэг байгаа болохоор хүсэл зөр сайн амьдралаа тэгээд биелүүлээрэ гэж дахиад хүсье. Охиндоо бүр хязгааргүй хайртай тэг бүр хороод л хийгээс их хайртай шүү. За аавынхаа нүд гэх юм бол охиндоо маш их хайртай. Мөс миний ганц амирт мань байгаа. Тэ? Хайртай охиныгоо төрхтөн авсан мэдрэмжийг бол үгээр хэлэх аргагүй. Ямар ч одоо хүртэл би яг тийм мэдрэмжийг авч байгаагүй явж байгаа. Тэгээ охиныгоо өдөр болгонд одоо нэг мэдгээд жаахан охин маань 13 нас хүрсэн байна. Өсвөр насны дээр ирсэн байна. Амар өндөр том охин болсон байна. Нөө өмнөх жоохон шиг нэрхлүүлж чадахгүй байна. Илүү их цагийг найзуудтайгаа өнгөрүүлж гин. Даавчтайгаа сайн ярилцдаг миний охин мундаг. Аав охинороо маш их бахархдаг. Миний охин сайн хүн болж өмжиж байгаа. Миний охин аавынхаа хэлсэн захиасыг, аавынхаа хэлсэн зүйлийг уусаа маш сайн хүлээж авч биелүүлдэг. Маш олон сайн зан чанаруудыг өөртөө суулгаж үлдэж явж байгаа. Энэ зүйлийг хизээч алдаж болохгүй шүү гэж хэлмээр байна. Миний охин бусдыг дорд үзэж болохгүй. Бусдыг хайрлах сэтгэл, сайхан сэтгэл, зөв шударга амьдрах, зөв зам мөрөөр амьдрах замыг чиглүүлж өгсөн гэж бодож байна. Хоёулаа. Хайр тантай. Тэгэхээр алцахгүй дээ миний охин ер нь бол зөв сайн хүн байхад аавах нь бол алтан оноотой олон зүйлийг даван туулж амьдралаа сайхан болох гэж хичээж явж байна да. Тэгээ миний охин миний ханд байгаа болохоор бүх зүйл буцаад зөв голтролууга жамаараа явж эхэлж байна. Болон заяад өөрийг тавилангаа, тасад цуунаа завилангаа гэдэг дуулдаг байсан юм. Одоо яг тэр жам төрөөр явж байгаа шиг байна. Муу бүх зүйлийг хийхгүй байх гэж хичээж байгаа. Охиныхоо төлөө. Тэгэхээр одоо сайн, маш сайн хүн болно, зөв хүн болно. Үл сайн амьдралаа охиныхоо нэр төр, гэр бүлийнхаа нэр төр тий бүх зүйлийн төлөө хичээж нэр төр мөрөж яг үе зүгээр л аз жаргалтай л амьдрмаар байна. За таны хичээ. За дээрэс нь охин юу юм? За охин бас ингэж сайхан байнгын магтаал маш сайхан магтлаа шүү дээ чамаг. Тэгэхээр одоо дандаа магтаалыг авахгүй миний охин шүүмжлэлийг бас хамт авч сурах хэрэгтэй. Тийм бас жаахан дутагдaltaй талууд байгаа. Тэргээ сайхан залруулад явах. Гэтэ ер нь бол амьдрал заримдаа хатуу болохоор миний охин заримдаа шүүмжил сонсно. Шүүмжлэлийг бол миний охин бас сайн зөвөр хүлээж авдаг. Тийм энэ бас магтууштай. Тийм тэгэхээр миний охин цаашдаа тэгээд юм ганцхан тартан цагаанаараа байхгүй. Тийм хүн дээрлэхгүйтэй адилхан хүнд бас дээрлэхүүлэхгүй. Тийм тийм болохоор бүгдийг сайхан тэнцвүүлээд тийм арга билийг тослуулад амьдралаа тэгээд өөрийнх нь жамаар сайхан бүтээгээд яваарай гэдэг охиндоо хүсье. Бид аав жир охиндоо бүр маш их хайртай, бүр хязгааргүй хайртай. Энийг одоо хэллэх угаас үг байхгүй шүү дээ. Тэгээд 13 насны төрсөн өдрийн түргий нэг зүчаа санчгүй. Өөдөө яг охин 13 нас хүрсэн чинь битээр бүр амар байгаа. Би гэрээ ажилдаа туслуулаад миний 50% нь хөнгөрдөг ер нь охин байхаар хоол ихэд ингээд хамтдаа маш гоё байдаг. Тэгээд битээрийн чөлөөт цаг бас амар ихсэж байгаа. Охин найзуудтай анхаарлаа хандуулж байгаас болоод тэгээд сая юу гэж начирч аав ээжийнхээ ажлыг битээр тэгээд сайхан хийгээл байж шүү. Тэр зөвлөл хоолоо хийгээд ажиллаа хийгээд ингээд одоо охины төрсөн өдрийг тэмдэглэж өгнө. Гарцгаана. Манай гэр нөгөө санал амир цөөхөн болохоор өнөөдөр гадуур тэмдэглэхэр болсон. Яг ойр охин маань KFC дэв KFC муу л да. Гэхдээ яг хүүхдүүдэд ганц өдөр баярлуулад миний охин дандаа идэггүй. Тэр одоо хүсэж байгаа гадар тэмдэглэж одоо KFC орё гэж бодож байгаа. Тэгээ ангийнхаа хүүхдүүд ирнэ. Эмээ нэрх бах, эгч нэрх бах. Тэгээд бид нэг өнөөдрийн үйл ажиллагааны иймэрхүү явна. Тэгээ гоё бичлэг хийгээд явъя. Тэгээ та нар бас ингээд манай гэр бүлийг дэмжиж, бидний контентыг ер нь дэмжиж үзэж байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Амжилт хүсэж байгаа хүмүүстээ тийм бас баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа. Баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ чин сэтгэл байхад ер нь бүх зүйл сайн сайхан болдог болохоор бүх зүйлийг чин сэтгэлээсээ тий чин хүслээр чин зоригоор хийгээрэй. Тий хүмүүстэй бүгдэнд нь хайр хүсье. Хайр хүсье. За бичлэгтэй хамтаарай. Түр бай. Ууч хангал. Удаа хуугаад шүү дээ. Энэ яг ийм л ажилласан охин байна да. За. Утраад болохгүй. Иймтэй оо энийг бүр хатаа. Аяа. Яаж явж байгааг гэсэн. Яа.
За охин маань ингээд 13-аас болж байгаа. Тэгээ 10 сар дараа байсан. Мартлт настай. Самбарт нэг юм биш үү? Тэгээ цаасаар санахгүй байсан. Бүгд нүмэт хийх. За, ихтэй татъя. Ятуштай. Томны 13 нас болсон чи ямар мэдрэмж олж байна? Энгийн өчигдөлт өнөдөө жоохон уур тархсан шүү дээ. Энгийн манай сатаны нэг амар тогтолт моглох юм байна уу те? Энгийн л гэдэг юм байна. Хам болсон чи хам болохоор ингэ байсан. Хам болохоор ингэ байсан. Дараа жил Дараа жил заавал ингэ жовч зүгээр. Нэг үг. Happy birthday ขอให้มีความสุขมากมายนะไม่ต้องมีเรื่องท้อและทองเรื่องอะไรที่เธอกังวลจากใจของฉันขอรักกันนานๆนะอย่าให้ต้องมาเจอเรื่องเจ็บช้ำอย่าให้ต้องมาแพ้ในอย่างฉันคิดสิ่งใดหวังสิ่งใดคิดเธอเปล่า 요인데 요이. 아 이거 현이 뭐 알밤니 뭐. 요 미치치. 미치치 때리네. 나도 기브레 탔어. 아, 내가 좀 목진 하래. 있네. 진이 고세대 때가 알밤치 뭐지? 요 앨범 sit ингээд угсаа sit гэх юм. Одоо энэ хост энийг 자. 생일 축하합니다. 생일 축하합니다. 되게 잡죠. 얘는 갖고 쇼 담아라. 어떻게 이렇게?
За одоо бид нэр харьцах гэж байна. Сан зов. Манай гол эзэн. Яа, жишээ. Овэта. Танаас авах бас бат ягаас үү. Хоёроос авах авсан. Боосч. Тэгээ нэг хүмүүс руу шатгсан. Happy birthday to you. Happy birthday to Sanzo. Happy birthday to you. Одоо шууд тий. Хоёр дахь хүслээ бодсон юм. Нэг хүсэл бодоагүй юм. Сасаа чи 13 настай ихчтэй боллоо. Түүнтэй зориулсан төгөлдөр ямар аа? Төрсөөр яа. За. За. Yeah. Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday, happy birthday, happy birthday to you. Happy birthday to